Сайн байцгаана уу хүндэт эцэг эхчүүдээ хаврын улирал эхлэж хүүхдүүд гадаад тоглох нь нэмэгдэхийн хэрээр халдвар төвчнүүд тэр дундаа хэлсэн хорхойн халдвар ихсэх хандлагатай болдгоо. Тиймээс энэ удаад та бүхэндээ хүүхдийг хэрхэн урьдчилан сэргийлэх анхаарах талаар товч зөвлөгөө хүргэх гэж байна. За хэлсэн хорхойн халдварыг таньж мэдэх, эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд тань туслах алхам зааварчлах болно. Хорхоо гэж юу вэ? Эдгээр нь ойролцоогоор 4.1 инч 0.6 см орчим урттай цагаан өнгийн утас шиг нарийн хорхоонууд юм аа. Хүүхдийн гидсэнд амьдардаг бөгөөд маш түгээмэл тохиолддог. Эмэгчин хорхоо өндөглөх үед ялангуяа шөнийн цагаар хошнооны орчим хүчтэй цахимуулдаг. Нийт хүүхдүүдийн 50% нь амьдралынхаа аль нэг үед ялангуяа сургууль цэцэрлэгийн орчинд халдвар авдаг байна. Хүүхдүүд хэрхэн халдвар авдаг вэ? Шууд харьцах болон бохирдсан гадаргуй, халдвартай гадаргуй дээр хүрэх дараа нь бохир гараараа амандаа хүрэх замаар өндөгнөд амархан тархдаг. За мөн гэрийн эд зүйлсээр дамжих хэлсэн хорхоон өндөг нь орд ирний цагаан хэрэглэл, тоглоом, суултур болон бусад гадаргуй дээр 2-3 хоног хүртэл амьдрах чадвартай. За хүнээс хүнд дамжих нэ. Үүнд нь хэлсэн хорхоон халдвар нь зөвхөн хүнээс хүнд халдварладаг гэрийн тэжээвэр амьтад хэлсэн хорхоо тээдэг байх нэ. За шинж тэмдгүүд буюу анхаарах зүйл нь хошноо орчим хүчтэй захнах хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд эмэгчин хорхоо өндөглөхөөр нүүдлэх үе буюу шөнийн цагаар илүү мэдрэгддэг 50 бус унтах болон цочромтгой болох цагтанснаас үүдэлтэй таагүй байдал нь нойр алдагдуулж хүүхдийг ядрах цочромтгой бодоход хүргэдэг. Хорхой харагдах зарим тохиолдолд хүүхдийг унтсны дараа хошнооны орчимд эсвэл дотор хувцас дотор жижиг цагаан хорхоонууд харагдаж болдог. Эдгээр шинж тэмдгийг эрт таньж мэдэх нь оншилгоо эмчилгээг шуурга хийхэд нэн чухал юм аа. Гэрийн нөхцөлд онцлох. За үүн нэгдүгээр наалдамхай тууцны сорил. Өглөө босоод хүүхдийг усанд оруулах эсвэл бие засуулахаас өмнө хошнооны орчимд тунгалаг наалдамхай туузыг зөөлөн нааж авна. Хоёрт эмчийн үзлэг. Туузыг эмчтэй аваачиж өгнө. Хялгсан хорхоон өндөг нь энгийн нүдэнд харагдахгүй боловч туузанд наалдсан байдаг тул микроскопоор тодорхойлох боломжтой. Гурав дахь нь наривчлалыг баталгаажуулах. Энэ эхний шинжилгээний хариу сүрэг гарсан шинж тэмдэг хэвээр байвал эмч танд туузны сорилыг 3 өглөө дараалан хийхийг зөвлөж болох нэ. Эмчилгээ ба арчилгааны зөвлөмж. За нэгдүгээр эм тариа. Эмч танд хорхоог устгах зорилгоор мебин дазал эсвэл пирантел памод зэрэг жороор олгодог эсвэл жоргуу борлуулдаг эмийг зөвлөнө. Ихэвчлэн 2-7 хоногийн дараа 2 дахь тунг уух шаардлагатай байдаг. 3 дахь нь гэр бүлээр эмчилүүлэх. Дахин халдвар авахаас сэргийлэхийн тулд гэр бүлийн бүх гишүүд шинж тэмдэг байгаа эсэхийг үл хамааран нэгэн зэрэг эмчилгээ хийх бас хэрэгтэй байх нэ. За захтнааг намдах. Эмчилгээ хийснээс хойш арьс эдгэрэх хүртэл захнах мэдрэмж 7 хоног орчим үргэлжлэж болно. Таагүй байдлыг намдаахын тулд эмч танд хэсэг газрын тос зөвлөж магадгүй. За хамгийн зөв арга хэмжээг авахын тулд үргэлж хүүхдийн эмчтэйгээ зөвлөлтөөрэй та бүхэн. Тархал болон дахин халдварлалтаас сэргийлэх. Гар угаах, гараа савандаж сайтар угаах ялангуяа бие зассны дараа болон хоол идэхийн өмнө угаахыг хүүхдүүдэд сургаарай. Хумсны арчилгаа, хумсыг богино, цэвэр байлгах хэрэгтэй. Өндөг дамжихаас сэргийлж, хумсаа мөлжих, захтансан газраа майжихгүй байхыг зөвлөж байна. Өглөө бүр усанд орох. Хүүхдийг өглөө бүр усанд оруулна. Энэ нь шөнийн турш тавигдсан өндөгнүүдийг арилгахад туслана. Угаалга, орд ирний цагаан хэрэглэл, унтлахыг, хувцас, алчуур, тоглоомыг халуун усанд тогтмол угаана. Өндөг тархахаас сэргийлж даавууг сэгсрэхээс зайлсхий. Гадаргууг цэвэрлэх. Гэрийн нийтийн эзэмшлийн гадаргууг ойр ойрхон цэвэрлэж, халдваргүйжүүлнэ. Шалыг тогтмол тоос оруулах, эсвэл нойтон цэвэрлэгээ хийх хэрэгтэй шүү. За хизээ эмч хандах вэ? Үргэлжилсэн таагүй байдал, хэрэв эмчилгээ дуусны дараа ч захнах эсвэл таагүй байдал үргэлжилсээр байвал сэтгэл зовоосон шинж тэмдэг. Хэрэв та том хорхоо олж харвал эсвэл хүүхэд хөвлөгээр хүчтэй өвдөх, дотор муухайрах зэрэг ер бусын шинж тэмдэг илэрвэл. Гуравт нь тусгай тохиолдол 2-оос доош насны хүүхэд жирэмсэн болон хөл эхчүүдэд эм хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авна уу? Та ганцаараа биш хэлсэн хорхоо түгээмэл бөгөөд эмчлэгдэх боломжтой. Хэлсэн хорхоо нь хүүхэд насанд тохиолддог ердийн асуудал бөгөөд ноцтой хор хөнөөл учруулдаггүй гэдгийг санаарай. Зөв хандлага болон эрүүл ахуйн дүрмийг тууштай баримтласнаар таны гэр бүл энэ асуудлыг хурдан даван туулж чадна. Тайван байж эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж байгаад баярлалаа. Өшөө илүү зөвлөмж та бүхэндээ хүргэх болно.